Манай улсын мөнхийн хөрш Хятад улс дэлхийд дахныг үйлдвэрлэл үйлчилгээ улаан 8-аар 2009 оноос хойш тэргүүлсээр байна. Дэлхийн нийт худалдаа үйлчилгээний зах зээлийн 17.6%-ийг Хятад улсад ангаараа экспортлож, дэлхийн 1-р, харин импортоор 12.7%-ийг эзлэн 2-дугаарт тус жагсаж байна. Жилд нийтдээ $580 экспорт болон импортын худалдаа хийж байгаа энэ том зах зээл төлбөр төлөгдөхгүй эрсдэл ухарсаар байгаа нь Хятад улсад томоохон сорилт болсоор байна. Хятад улс борлуулалтаа нэмэгдүүлж төлбөр төлөгдөхгүй эрсдлийг хамгаалахын тулд экспортын зээлийн даатгал болон худалдааны зээлийн даатгалыг төлөхөө ашигладаг. Цар тахлын дараах зах зээлийн төлөлтийг даган худалдааны зээлийн даатгалыг эрэлт Хятад болон олон улсад эрчимтэй өссөн. Хятад улсын засгийн газар худалдааны зээлийн даатгалыг зах зээлд чухал үүрэг гүйцэтгэдэг. Төрийн өмчит Sinopec компани засгийн газрын дэмжлэгтэйгээр экспортын болон худалдааны зээлийн эрсдлийг бууруулах зорилготой даатгалын компани. Даатгалын зах зээлд Sinopec компанид авмаасан байр суурьтай боловч Хятадын засгийн газар хувийн болон олон улсын даатгагчдыг зах зээлд нэвтрэхийг дэмжсээр байна. Хятад улсын худалдаа үйлчилгээний зах зээл доктортой өсөлт үзүүлж байгаа хэдий ч сорилтуудтай тулгарсан хэвээр байна. Өдгөө Хятад улсын эдийн засгийн өсөлт удаашрч геополитикийн хурцдмал байдал нэмэгдэж, худалдааны зөрчилдөөн онтой холбоотой эрсдлийг удирдах зэрэг зах зээлийн сорилттой тулгарч байгаа хэвээр маш олон жижиг дунд үйлдвэрлэгчид худалдааны зээлийн даатгалыг ашигладаг байна. Мөн нэгдэлт удаан байгаа нь худалдааны эрсдэлд орох гол шалтгаан болсоор байна. Хятад улс экспортын болон худалдааны зээлийн даатгалыг ашигласнаар олон улсын хэмжээнд төлбөр төлөгдөхгүй байх эрсдлээс үүдэн гарах сөрөг нөлөөллийг бууруулахад чухал үүрэг гүйцэтгэж чадсан байна.